Мал аж ахуйг тэтгэх үндэс болвол ус. Дахиад ус. Тийм учраас бол энэ усны хуваарлалтыг зөв хийж, усан хангамжийг бий болгож ээж, тэр тариалан малын иддэг хоолыг бэлтжиж, тэгээд мал аж ахуй бодитойгоор өгж эхэлнэ. Нэг их найд биш, 3 их найдын борлуулалтаа хөнгөн аж үйлдвэрийн салбар болж хөгжнө гэж харж байгаа. Яг энэ шиг хогноосоо хэрхэн салах вэ? Одоо хангаан бүсгийн хамгийн чухал зүйл бол аялал жуулчлалын салбар. Аялал жуулчлалын салбарын дэд үдэц юу гэж? Ердөө хоггүй байх. Хоггүй байх юм бол гадны зочинч тасрахгүй, дотоод зочинч тасрахгүй, хоггүй байх юм бол байгальчин өөрөө босоод ирнэ. Сэргээд ирнэ. Бороо ордог нэг 10 жил биднийг ухтаж байгаа. Энэ 10 жилийг ашиглаад хэдүүлээ хогноосоо салчхад өвс ногоотой болчихно. Хөрс маань сэргичнэ гэж харж байгаа. Тийм учраас бол бэлчээр ус хог гэдэг энэ дэд бүтэц бол хамгийн чухал юм аа гэж